Нэвтрүүлгийн оролцогч Луушаны Баттулга 1975 оны 11-р сард төрсөн үргэлжил эхнэр хүүхдээ ярин инээмсэглэх тэрээр агаарт гарч үр хүүхдүүдтэй хоол хийж өгөх хоббитой. Бүх юм сайхан болно гэдэг үгийг байнга хэлдэг бор нүдэн авьяаслаг уран бүтээлч маань эхнэрийнхээ хийсэн бүх хоолнд дуртай. Урлагийнхаа ахмад үеийнхнийг хүндэлж явдаг эрхэм гавьяас Баттулга 21,000 шоунд төрүүлбэл гэр бүлийнхнийгээ баярлуулна гэсэн шүү. Тэрээр 3 сая хүнээ баян чинэлэг амьдруул гэж төрийн түшээдэд захин шоуга ийхүү эхлүүллээ. Хоёлыг 10 хоногийн дараа биш үү те. Энэ Монгол төгрөг гэдэг үн цэнийг одоо бас маш их мэдрэл дуусах бах та. Ер нь бол мөнгийг хүн мөнгөл гэж бодно. Бид нар хятадууд, орсууд чиг те 1 копеек, 1 мо. Одоо манайхан 1 төгрөг гэхээр хүүхдүүд одоо ингээд цааш нь хайчихгаа мөнгө юм уу юу юм. А энийг бол ер нь мэдэрчих хэрэгтэй. Магадгүй зүгээр уран бүтээлч өрсөлдөө. Одоо бид хоёр нэг дүр дээр байсан бол бас нэг өөр юм тий. Нэг хоол унд идэж уух юм тал дээр одоо би эмгтэй үнтэй өрсөлдөө. Яг би хамаг үнэ хэлэхөө те. Энэ 10 хоног бол зүгээр би өөрөө өөртөө өрсөлдсөн 10 хоног болно. Ерөөсөө. Одоо яг одоо хүний бас нэг юм ноён нуруу гэж нэг юм хаана очиж хуухуур өсөрдөг нэг юм байдаг шүү дээ те. Би бол үнэхээр хоолнд дуртай юм баггүй. Яг амттай хоол амттай сайхан дарсгүйгээр энэ амьдралыг төсөөлшгүй хүн чинь яг өнөөдөр одоо ингээд нэг юм 10 хоногийн дэглэмд ороод ирчихэж байгаа байхгүй. Тэгэхээр яг хаана очиж ноён нуруу тас усрыг одоо бүр үнэхээр таашгүй. Нэр таашгүй. Тэгэхээр би ч одоо бас л хоолнд бас өөрөө бас жоохон хийх сонирхолтой. Тэгээд бас хүнийг хоолоор дайлах их дуртай. Найз нөхөд бас ирээсэй гэж их хүснэ. Ямар ч гэсэн тэгээд амжилт хүсье. Өөрөө өөрсөнтэйгээ өрсөлдөх 10 хоногийн төлөө бараг болчлоо тийм үү? Яг үнэ. Нэвтрүүлгийн оролцогч Чимэд ламын дэлгэрцдэг. 1978 оны 5-р сард төрсөн Ботхон бор нүдтэй авьяаслаг хийлж хүсгүй маань санаа сайн бол заяа сайн гэх үгийг эрхэмлэн явдаг бөгөөд хүнтэй чин сэтгэлээсээ ярилцах хоббитай. Мөнгө бол эрх чөлөө бас шорон гэж өөрийнхөө тодорхойлсон тэрээр чансан мах сүүлийн годонд хатан нуруугаар хугалдаг гэсэн шүү. Гэхдээ энэ 10 хоногт дуртай махаа чанаж зулгааж идэж чадахгүй л байх. Яагаад гэвэл түүнд 21,000 төгрөг бий. Хэрвээ нэвтрүүлгийн язгч бол өөрийгөө баярлуулж бэлэг авах зорилготой. Тэрээр хүний хөгжилд анхаарч эмэгтэйчүүдэд дэмжихийг улс их орныг өдөрдөж байгаа хүмүүсд хандаж танилцсан шүү. За энэ орнд амьдраа юу? Хөөх инженер ямар хөөрхөн галтаваатай юм байна. Ингээ орн нэмчээ тийм ээ. Энд чинь бас зурт үзээ суух юм байна. Нэг юу нэг юм тустай төрөвчөнд хийчих хэрэгтэй юм уу? Яах хэрэгтэй. Тэгээ би ер нь тоондоос асар муу шүү дээ. Нэг хайхтар ингээд багцаа бол амар сайн байдаг. Угаасаа урлагийнх нь одоо ялангуяа хийл хөгжим чи өөрөө нэг юм багцаагаар амар хөгжмөө тоглох өнгөө олдог. Тэр чи тэрнээс биш ингээд яг тооны ухаан дээр нэг үнэлэгдсэн нэг байдаг болохоор бурхан минь одоо тоолоос суучих юм дээ тий. Би л энэ амьдрал баснда ер нь олон нэвтрүүлэгт орж ирсэн. Гэхдээ одоо өстой мэдхгүй яг тийм айхтар шалгалтанд орж ирсэн нэвтрүүлэг бас тийм ч их байхгүй дээ. Ваац. Одоо нэгэн л тэмцээн юм байна. Тэгээд энэ бол маш шийдвэрлэх худалдаа болох хаа. Бас хөөрхөн биш тий. За ингээд. Манжин ингээд 400 790 төгрөг болж байна. Ямар ч юм хаях одоо ирэхэл байхгүй шүү дээ. За энийг нэг тулчээ. Уг нь хараа би өглөө яг яалтч өндөг иддэг байхгүй юу? За энэс нэг 3 өчтөө. Ингээ явж өгч штэ. Чин 890 төгрөг те. Энд чинь чи бүр үн судлуулаа наасан те нөөт нь энэ стог нь гоё те. Энэ хараа ингээд гаднаасаа өнөр нүртэл нэртэй байдаг байхгүй. Ганц энийг тайлхтай. Энд чи үнэгүй байдаг лөө?
Наадханаас чинь л авч. Хэд болсон бэ? 8600. Энийг болчихё. Лунгахаа нэгийг л хасчээ. Нэгийг гарам хийдэг. Энэ өндгөөр яддаг шиг. Ял болчихно. Ял болно. Болно. Би Монгол хүн сүүлээ шарж идээд энтэйгээ ичгэлээ. Янзи. Хэд болсон байх юм дөө? 6300. Одонгоо 3 өдөр чанаад иччихсэн лөө. Нэг годоо аваад хамгийн гоё уурагтай хэсгээс нь. За. Гоё харагч шүү. Би бол яг амьдрал дээр бичтэй сүүлийг амар хэрэглэдэг. Сүүлийн үед нэрэ. Хүнийг л айгуу сайн гэж. Харин сүүлүүд яг сүүлэнд та үнэхээр дуртай байхгүй. За, энийг ямар ч байсан уншуулчих те. Өнөөдөр очиод тест цүлхийн судалтай авалт хийж байгаа байхгүй. Уг нь бол загнуулын юм үнэтэй юмнууд аваад байгаа чи яалтчгүй хоолныхоо нэг жаахан тийм бас нэг баялагжуу байдлыг би бас хараад байгаа байхгүй юу. За жижиг хэвтэрхэн шиг гутгаар нь үз тарахгүй бол яа шууд өндөг аваа юмсан. Ингээд цусан гаргаж ягаад цусан тангараг өргөж ягаад энэ хүү нэвтрүүлэгтээ би 10 хоноо гэдээ одоо энэ дөрөв өндгөрөө тоглодог шүү дээ. Тэгээ энэ дөрөв өндөг бүр хамгийн амар юм зүг гэдэг байхгүй. Таа. За хаврыг. Баяртай. Өнөөдөр хоёр төрлийн хоол хийж өгье. Сайхан жижиг материалаар. За нэгдүгürt юу их өгөхөд ингээд бүгд бол одоо хүнсний уутанд байгаа ш. Нэгдүгürt элэг шарнаа. Нэвтрүүлгийн дүрм ёсоор өнөөдөр өөрсдийн хүнсээрээ хийсэн хоолоор биенээ дайлнаа. Өрсөлдөхөөсөө илүү нөхөрлийг бэлэгдсэн хоёр маань их л сэтгэл гаргаж байгаа бол л да. Гэтэ ер нь хоол хийх бас гоё те. Би хоол хийхдээ дуртай. Нэглэг цэцэг яасан бэ? Бас нэг эмэгтэй хүн юм чи бас нэг гоцорж орж ирнэ. Бас мэднэ. Гэтэ
эр эмгүү гендергүй л одоо цагтаал баймаар байна. Одоо тэгвэл энийг би нэг нууч хийдаа бас. Ороод ирэхэд нь л гараж ирэхээс. За. За. Анжа. Тийшээ. Анжа. За лөө. За. Хоол хөрчих гээд. Хоол хөрчих гээд гэж. Хүрэн манжингийн шил. За. Салат. За энэ одоо юу вэ? 21,000 зэрэг шууд юу болоод байна аа? Болж байгаа юм уу? Шарсан элэг. Хийлч дэлгэр цэцэг учраас хээ үсэг хийлийн. Хээтэй. Алин биш үү? За та надад юу үзэхлээ тэгээд. За чи зүгээр эмэгтэй хүнийг нэрээ. За. За шүлнөөс аль юм те? Та түр хошоо олж байхгүй. За. Юу вэ бас? Хүрэн манжингийнхаа юутай холж итэрэ гурвалжин будаа дэвтээс. За. Гурвалжин будаа. Тасрууллаа. За. Хүүе бүр арай л их үү? Манайха. За. За тэгээд энэ даруулга. Яаж болж байгаа? Гэхдээ яг бүх мөнгөөрөө л авчлаа. Хотлоо нэ. Даач улаан мөн юм уу? Тий. Йой. За би бүрстэй. Хүрэн манжингийн шүл. Үгүй хүрэн манжингийн шүүс. За. За бүр аллаа ичлаа. Бүрээстэй. Ямар гоё юм бэ. За энэ альмир ингээд энэ чинь барьж байгаа. Тий. Тэг энийг явах нэ те. За ингээд би бас чамд хоолой тайлбарлана. За тэгэхээр би бас энэс арай л хоолой. Энэ булууны ястай. Булууны ясан чансан. За. Булууны ясан чансан шөлөнд одоо ногооны махгүй. Тэгээд ногооны орцоор хийсэн хүрэн манжингийн шил байгаа. За тэгээ булууны яс бол одоо хүний хамгийн амьд эмх болсон кальцийг дэмжиж өгч идэг. Юу мах эзнээс л өрцгөө болно. За энэ хөвөө ямар их юм явж байгаа дотор нь. Тэгээ чи одоо ингээ харахад их юм шиг ирнэ. Би яг өөрийнхөө мөнгөөр авсан зүйлээрээ л чамд хийж өгч байгаа. Наад луунгаас ч айгүй их үлдсэн надаа. Энэ байцангаас айгүй их үлдсэн. Тийм үү. Яа нэрээ бүр дотор нь бүр. За миний бодож байгаагаар илгээ төрүүлээд итвэл. Гэхдээ за би эхлээд. За миний хоол нь шүү дээ тий. Миний хоол болохоор яг ер нь бол одоо би хамгийн болох боломжоор сүүл бол одоо муухан одоо хоньны ууцнаас л бараг л дээр харагдах шахуу тэр сайхан сүүлийг бол хитэг шаргаачаар нөгөө тос нь одоо тосуулаад алга болчихдөг ч тий. Тэгэхээр би бүр наадах чинь маш нарийн 360 хэмийн одоо тэр халуунд сүүлээ тосуулахгүйгээр яг тэгж шарсан юм байгаа шүү. За тэгээд бас одоо самар тий байцаа одоо бас өөр нарийн ногоонуудыг бас шигтгэж өгсөн. Миний энэ мөөг болов шүү дээ. Энэ мөөгнийхөө одоо яг тэр жигнэгдэх явцад тий сарамстай оливын тосоор би бас мөөгөө амталж өгсөн байгаа. За тэгээд энэ бол таны хувьд бол 2 дугаар бол. За бас яг гол хоол руугаа ч бас ороогүй л байна л та. За энэ хоол бол ерөөсөө урд хожид бараг хизээч хийгдэж байгаагүй хоол гэдэгт бараг итгэж байна. Ягаад гэвэл энэ одоо уургийн багтаамж нь бол маш өндөр. Ямар ч одоо хүний биед одоо холестерин гэж зүйлийг нэмэхгүй тэгсэн мөртлөө маш их тэжээллэг өндөр чанартай илгэний шүл. Таван цулын нэг цулынхан шүл юм байна шүү дээ. Тийм ямар хоол гоё их хоол гоё гэдэг чигтээ 1-2 дугаар хоолоор би бүр дийлчлээ гэж бодсон чи өөрөө ирээд бас бүр ийм гоё шүлээр дайлуулна гэж бас үнэхээр сонсонгүй. За баярлалаа. Би алим хараад ингэж их
баярлна гэдгээ ерөөс өөрөө ч бараг мдэггүй байсан. Гэхдээ энэ бол үнэхээр хайр гэж би бас бодож байна. Тэгээд хайраар дүүрэн энэ өдрүүдийг хамтдаа өнгөрүүлж байгаа баярлалаа. За чи нэг хээ үсгийг мэдчихэж байгаа тийм. Чичгээд байгаа мó? Хайрч гэдэг мó? Хөөе таачаад байгаа мó? Хамтдаа шүү үчгээд байгаа мó? Хорлоо шүү үчгээд байгаа. Хор шүү үчгээд байгаа мó? Баярлалаа. Энэ хоёр маань 10 хоног 21,000 төгрөгөөр амьдрахдаа өрсөлдөж байна уугүй юу? Гайхаад л байгаа шүү. Хачин сайхан хоолоор нэгнээ дайлна, хамт идэж, хамтдаа торгуулна. Хайр, хүндлэл, нөхөрлөлийг бэлэгдсэн хоёр оролцогчийн маань хинэн төрүүлэх болдоо. Ямар ч сан шоуны 10 дахь өдрийг амжилттай одоо өндөрлөж байгаа та хоёрт баяр хүргэе. Өндөрлцөн гэж бодоод идэх юм уу? Өндөрлөөгүй гэж бодоод Өндөрлөн гэж одоо идэх хэрэгтэй өнөөдөр болол одоо тэр маа 21,000 реалити шоу нэвтрүүлгийг болол үзэгчд үзээд юу гэж нэрлэдэг гэхээр өлсгөлэн тоглоом гэж нэрлэдэг. Маа нэвтрүүлгийг одоо бүхэл бүтэн 10 хэдэн дугаарыг тэгж нэрлэдэг юм байна. Тэгээд Аглуу ахын сэтгэлийг сонсомоор байна л да. За юу ч гэсэн нэг барьчий та. За ямар ч сан та хоёр нэг чеерс хийчих те. Тэгээд оройн зоог бол амттай байх болтугай. За ямар ч гэсэн ардмаар да тий. Нэвтрүүлэг дууссан арай дуусах болоог байна. Одоо ялагчаа хамт тодруулъя те бүгдээрээ. За тэгээд Аглуу ах би нэг зүйлийг асуумаар байна. Энэ 10 дугаарыг үзэж явах явцад Аглуу ах нэг л онцгүй зүйлийг хийсэ те. Тэр нөгөө нэг хамт торгуулдаг те. Та тэрийг би одоо гайхаад байгаа. Торгуулах мөрөөр өөрөө торгуулчих уу? Яагаад дэгийг чи хөлдөөж хэрж байгаа юм бэ гэж те. Та тэрийг нэг Чи энэ миний хийсэн сэтгэлийг энийг идчихээ чамд магадгүй нэг өнөөдөр аяа орж ирэх чинь. Мянган төгрөг юу юм бэ? Та надад ихлээр өөрөө өвлгөрлөөч. За энэ ингэдгээ. Би хараа. Яг үнэнгээсээ би танд үйлчлэе. Яг та өнөхөр өнөөдөр хангалттай ажилласан. Зайлав. Та суужи. Ач жаргалын энэ хундгыг. За тэгэхээр чиний минь уран бүтээл өндөр байх болтугай. Бүнжи рестораны ажил үйлс дээшээ байх болтугай. Аглуугийн ажил уран бүтээл. бол та хоёр яг өөр өөрсдийнхөө хідэн төгрөгтэй үйлснэ мэдж байгаа тий. А гэхдээ та хоёрын мөнгөний зөрүү хэд байсан гэж 400 төгрөгийн зөрүүтэй. Тий 400 төгрөгийн зөрүүтэй та хоёрын аль нэг нь ялагч болно. Тийм үү? Тий 400 шүү. Ер нь бол ингэдэй 21,000 реалити шоу нэвтрүүлгийн оролцогчид 400, 500, 700, 800 төгрөгийн зөрүүтэйгээр ялагдагч болдог. Вау. Тэгэхээр та хоёр одоо энэ удаа 400 төгрөгийн зөрүүтэйгээр за үлдэгдэл нь гэх юм бол 6,390 төгрөгийн үлдэгдэлтэйгээр Монгол улсын сайхан бүсгүй хэлтэй гихч өнөөдрийн байна. За тэгээд тэгэлгүй яах вэ? 6,390 гэдэг тоог би өөрөө бүр одоо мартахааргүй чийжлсэн байж байгаа байхгүй. Тэгээ үүгээрээ хожигдлоо гэж юм баг гэж бодсон чи. За тэгээд хэлж сэтгэлээ сонсё. Вау. За баяр үргэлж. Йоо, за. За. Чи тэгвэл болоо. Аа. Амар сайн мөнгөө бүр хурим яаж зарцуулж чадсан юм шүү. Гүй би чи бүр бүр юу баг мөнгөгүй үлдсэж байгаа. Гүй би чи бүр 4,000 төгрөг нэмжээж энэ рүү очиж байгаа шүү. 4,000 төгрөг чи бас 4,000 төгрөг нэмсэн биз дээ.
Өсөгдөг дээр. Тийм шүү дээ. Тэгэхээр чи чивд 400 төгрөний зөрүүтэй л яваад байсан байж шүү дээ. Ямар их мөнгө вэ? Хана мэрээс амар их мөнгө харагдуулж байгаа шүү нэрээ. Хардуулж чадж байгаа шүү. Чадж байгаа шүү. Йоо, яста. Бурцаа. Энэхүү одоо 27 дугаар суваг телевизийн за 21 реалити шоу нэвтрүүлэлт амжилттай оролцсон танд баяр хүргэж 27 дугаар суваг телевизийн зөвс дурсгаваа гэж. Энэ ямар хүн юм бэ мөнгө чи? Байдаг гэдэг. Алуу, жоо хүн л байдаг юм байна. Нойлын цаас авнаа. Йоо, ярьсан чи ингээд таван нэшээс асгарсан. Яана. Энэ одоо ямар амар гоё шулгарсан юм бэ? За одоо энэ арай нэг тийм царай юутай юм да. Энэ арай л их хайсмаас нь унтсан. Энэ одоо юу вэ? 21 минут зам шууд юу болоод байна аа? Болж байгаа юм уу? Шарсан илэг. Өөрөө өөрсөнтэйгөө өөрсөлдөх 10 хоногийн төлөө баг болчлоо тийм үү? Яг үнэ.